Сайн байцгаана уу үзэгчдээ. Манай YouTube сувгийн шинэ цуврал бичлэг эхэлж байна. Манай энэ удаагийн цуврал бичлэгээр бол бид бүхэн 4D frame гэсэн нэртэй энэхүү сонирхолтой шинжлэх ухаан болон математик сэтгэн бодох чадрын ийм тоглоомын тухай гарах болно. Энэ тоглоомын бүрэлдэхүүн болон энэ тоглоомыг яаж тоглох тухай, энэ тоглоомын янз янзын тоглоомын тухай энэхүү бичлэгүүдэд хүргэх болно. За тэгэхээр эхний дугаараар бид бүхэн энэхүү тоглоомныхоо бүрэлдэхүүн хэсэг буюу ямар хэсгээр тоглодог, яаж холбож тоглодог, энэ тоглоомонд яг юу оролцдог тухай ярилцах болно. За энэхүү тоглоом нь 4D frame гэсэн бүгднээ Солонгос улсын шинжлэх ухаан бүтээл сэтгэлгээний тийм төвөөс жил болгон үйлдвэрлэдэг тийм сонирхолтой сэтгэн бодох чадвар, математикийн геометрийн төрсийг үүсгэдэг тийм эвлүүлдэг тоглоом бий. Энэ эвлүүлдэг тоглоомын нэр нь 4D frame. Солонгосоор бол 4D frame. Монгол кириллээр бичвэл 4D frame гэсэн үг. Тэгэхээр энэ тоглоом нь үндсэн ийм хайрцагтай. Энэ хайрцаг дотроо гуурс, холбогч болон зөөлөвч дугуй гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Тэгээд гуурс болон энд эдгээр холбогч нарыг холбож янз бүрийн геометрийн дүрсүүдийг үүсгэж өөрийн хүссэн дүрсээ эвлүүлж болдог талтай. Одоо бүгдээрээ онгойлгож үзцгээе. За хамгийн ихэнд амсар дээр нь бол ийм заавар зөвлөгөө гарч ирж байна. Нэг өсний энэ гуурсуудыг ингэж ийм янз бүрийн юмнууд хийж болно гэсэн юм. Тэгээ орохдоо ингэж яаж хэрхэн хийх тухай зааварчилгаа байна. За тэгэхээр энэ зааварчилгааг бид бүхэн харж хийцүүлнэ. За тэгээд мэдээж бид бүхний гол хэсэг буюу гуурснууд гарч ирж байна. Ногоон өнгөтэй гуурс байна. Энэ 5 см урттай ногоон. Энэ бол 2.5 билүү 3 см урттай улаан болон ягаан гуурснууд байна. За энд 5 см урттай гуурс, 3 см-ийн 5 шар өнгийн гуурс. За энэ бол 10 см урттай улаан гуурс. Энэ бол 5 см урттай улаан гуурс. 3 см хөх өнгийн гуурс. 5 см урттай хөх өнгийн гуурс. Эдгээр гуурснууд бий. За одоо бүгдээрээ холбогчдуудыг гаргаж үзье. Энд янз бүрийн холбогчнууд тусдаа уртаар савлсан байна. За эдгээр холбоосуудыг тун утгахоос ширхэг болгоныг тайлбарлаж өгөх болно. За хамгийн сүүлд нь хайрцагны оролт энэ дугуй зөөлөвчнүүд үлдэж байна. Энэ ямар ч вэ гэвэл энэ бол машин хийхэд энэ машины энэ дугуй хийхэд шаардлагатай. Тэгээ мөн хүрд хийхэд хүрд тусгаарлагч хийхэд шаардлагатай. За одоо бүгдээрээ гуурснуудтай танилцъя. За энэ гуурс бол 10 см-ийн улаан гуурс. Харин энэ хажуу саланд байгаа энэ гуурс бол арай 3 см бөөнхөн буюу 7 см-ийн улаан гуурс. За тэгвэл энд байгаа эдгээр гуурснууд бүгдээрээ ижилхэн 5 см урттай. Гэхдээ энэ 5 см-ийн хөх гуурс, энэ нь 5 см-ийн ногоон гуурс. Харин энэ бол 5 см-ийн хар ногоон гуурс бол энэ бол 5 см-ийн шар гуурс. За хамгийн наад энэ игнээд байгаа дөрвөн гуурснууд бол 3 см-ийн ногоон гуурс, 3 см-ийн улаан болон ягаан гуурс. За энэ бол 3 см-ийн хөх өнгийн гуурс. Харин энэ бол 3 см-ийн шар өнгийн гуурс. За тэгэхээр энэ бол 10, 7, 3 см
хэмжээтэй курснууд байдаг. Гэхдээ та өөрийнхөө хийж байгаа бүтээлдээ шаардлагатай хэмжээтэй курс хэрэгтэй бол та курсуудаа хайчиж болно. Яг л энэ курс нь бол уян харимхай эрзэнээр хийдэг. Гэхдээ хитрхи зөөлөн биш гэдэг учраас хайчлах боломжтой. За одоо бүгдээрээ жишээ болгон 10 см-ийн улаан курсыг шалгаж туршиж үзье. За мэдээж энэ бол асархаас хамгаалж ийм зипер уутанд хийсэн байна. Мэдээж энийг авсан тохиолдолд үргэлж хааж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол олон курс холилдвол хураахад маш төвөгтэй бэрхшээлтэй болно. За энэ 10 см-ийн улаан өнгийн курс гэхдээ улбар шар өнгөтэй харагдаж болно. За тэгэхээр энэ курс бол жирийн ундааны сороо шиг юм курс хэлбэртэй. Нэг усны усыг сорж ууж болно. За тэгээд энэ бол эрзэнээр хийсэн учраас их уян хатан. За тэгэхээр энэ бол 10 см-ийн нэг курс. За одоо бүгдээрээ холбогчнуудыг үзье. Холбогч нь янз бүрийн үүрэгтэй, янз бүрийн нэртэй байдаг. За энэ холбогч бүрээрээ хідэн курс, ямар байрлалтай, хэрхэн холбогдгоороо нэр болгоно нь өөр байдаг. За одоо бүгдээрээ холбогчнуудыг нэг бүршин тайлбарлаж үзье. За хамгийн олон курс холбогдгоос эхлэе. За энэ холбогч бол 8 курсыг нэгэн зэрэг холбох чадвартай буюу 8-тай холбогч гэдэг. Энэ холбогч чинь ийм хэлбэртэй. За тэгвэл дараагийнх нь сондгоо тоогоор 7-тай холбогч байхгүй, харин 6-тай холбогч. 6-тай холбогч нь энэ байна. 6-тай холбогч нь мөн адил 6 курсыг холбох чадвартай тийм холбогч бий. Ийм хэлбэртэй. За дараагийнх нь 5-тай холбогч. 5 курсыг нэгэн зэрэг холбох боломжтой ийм курс бий. Энэ холбогч нь яг 5 от шиг хэлбэртэй юм байна. Дараагийнх нь 4-тэй холбогч. 4-тэй холбогч нь мөн адил 4 курсыг тэгш өнцөгт перпендикулараар ингэж холбох зориулттай ийм холбогч. Нэг осны дөрвөлжний өнцөг хийхэд яг тохирно. За 3-тай холбогч бол ийм 360 градусыг 120 градусаар хуваасан мэт ийм 3-тай холбогч юм. Энэ 3-тай холбогч нь дүрс нь мэдээж юм. За дараагийнх нь мэдээж 2 курсыг шууд нэг шулуунд холбох зориулттай 2-тай холбогч. 2 курсыг 2 талаас нь хийн гэсэн үг. За хамгийн сүүлд нь сонирхолтой 2 төрлийн курс бий. Энэ 2 төрлийн курс, энэ 2 төрлийн холбогч нь энэ мөн энэ. За энэ нь бол дэгэ курс гэдэг. Энэ дэгэ курсны миний барьж байгаа энэ талд курс хийгээд нөгөө энэ бөөрийнхээ талд ингэж курс нь дэгэддэг. Нэг усны савлуур хийхэд яг таарна. За дараагийн холбогч бол энэ. 2 курсыг холбож дараа нь бас өөр курстай холбоход зориултай ийм ховлтой. Энэ ховлны ачаар өөр холбогчтой бас холбох тийм зориулттай. За тэгээд эдгээр холбогч нарыг илүү нарийн үзцгээе. Наймтай, 6-тай, 5-тай,
4-тэй, 3-тай, 2-той, дэгэ болон нэмэлт 2-той холбогчнууд. Мөн эдгээр холбогчнууд нь яг гуурс шигээ адил уян харим чанартай байдаг. Нэг усны тухайн төрсөд зориулж нугалж болно. Гэхдээ энэ нуглаас нь буцаад анхны байрандаа орох чадвартай. Нэг усны эдгээр гуурсуудыг 2-ыг нь дээшгээ, 2-ыг доошогоо ингэж ашиглаж болно. За, одоо бүгдээрээ 3 дахь нэмэлт хэсэг буюу дугуй болон зөөл өвчний тухай үзцгээе. Энэ. За, энэ нь миний түрүүнчний хэлсэн дугуй хийхэд ашиглагддаг. Энэ голын хэсэгт гуурсыг чихэж хийгээд дугуй болгож ашиглаж болдог. Одоо та бүхэн жишээ харуулъя. Энэ машины дугуйг бол энэ зөөл өвчөөр хийсэн байгаа юм. За, мөн хүрд хийхэд тусгаарлагч хийх үүрэгтэй.